Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог өнөөдрийн дугаараар Хятадын бизнес санхүүгийн хамгийн том төв болох Шанхай хотоор үзэгч та бүхнийгаа аялуулах гэж байна. Аялын тойрог нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ таны мэдхүн олон сайхан зүйлийг үзүүлэхийг хичээдэг. Миний 100 гартал гэхэд Шанхайн бэлэг тэмдэг болсон дорны сувд гэж нэрлэгддэг телевизийн цамхаг харагдаж байна. Бидний ирсэн газар болохоор Пудан гэдэг дүр дээр ирсэн байгаа. Хятадын орчин үеийн хот төлөвлөлтийн хамгийн гайхамшиг жишээг энэ Пудан дүргээс харж байна. Олон хүмүүс энэ дорны сувдыг Шанхай хотын бэлэг тэмдэг гэж боддог. Хамгийн анхны Шанхай хотын бэлэг тэмдэг болохоор энэ Вайбайдуу гэдэг энэ гүүр байна. Энэ дорны сувдыг баригдахаас өмнө энэ гүүр бол Шанхай хотын бэлэг тэмдэг болж ирсэн түүхтэй. За энэ голыг бол Сүүжоу гол гэж нэрлэдэг. Сүүжоу гол дээр анх англичууд 1856 онд анх модон гүүр тавиад тэр модон гүүрээр болохоор зөвхөн англичууд Францууд энэ гадаадын их гүрнүүдийн иргэд зорчдог. Замаа тавьчилж явдаг. Хятад хүн энэ гүүрээр гарах юм бол бас нэлээд хэмжээний мөнгө төлдөг байсан. Хятадууд үүнд маш их дургуутдаг байсан. Ийм түүхтэй. Хожим энэ модон гүүр маань бас нэлээд муудаад 1906 онд шинчилж ийм төмөр гүүрийг бол барьсан түүхтэй. За энэ болохоор хамгийн анхны Шанхай хотын бэлэг тэмдэг болж ирсэн ийм газар. Одоогийн Шанхайгийн бэлэг тэмдэг бол ингээ олширсаар байна. Дорны сувд гэдэг энэ сайхан барилгын хажуухан талд бөглөө онгойлгох шилбэртэй нэг сайхан барилга байдаг. Энэ болохоор дэлхийн санхүүгийн төв. За тэгээд цаашаа Жимао цамхаг гэдэг ерөөсөө маш олон тэнгэр багнадцсан өндөр сайхан санхгууд ингээ босч идэг. Бидний явж байгаа энэ газар болохоор Шанхай хотын Пудан дүүрэг. Ерөөсөө Хятадын барилгажилт орчин үеийн хот төлөвлөлтийн хамгийн сонгодог жишээг бол Пудан дүүрэг гэж хэлдэг. Шанхай хот өвлийн улирд бол бас нэлээд хүйтэн далайн чиглэг уур амьсгаатай Хуанпу мөрөн Хятадын далайн уур амьсгаа байдаг болохоор маш хүйтэн байдаг. Тийм болохоор Шанхайчууд өглөөний нар нарны элчийг ингэж цонхоороо шингээж аавна. Нар туссан байшин байна гэдэг бол Шанхайчуудын хувьд хамгийн чухал зүйл байдаг. Тийм учраас өндөр байшингууд ингээд өглөө нар мандахад маш урт сүүдэр гардаг. Тэгээд тэр урт сүүдрээс нь болж өндөр байшингийн хажууд байдаг байшингийн уусууд болохоор маш их хохирдог. Нар үзэхгүй байшин болохоор өвөл маш хүйтэн байдаг. Тийм учраас Шанхайх нь бас энэ талыг нь бодолцоод өндөр байшингуудыг дандаа ингэж бие биенийхээ сүүдрийг тусахгүйгээр бодож хийсэн. Тэрүүгээрээ маш онцлогтой. Ялангуяа манай Монголд яадаг вүлээ те. Бидний орон суусан нэг сайхан байшин аваад нэг сайхан Андрия гэж хажууд өндөр байшин бариад нар хаагаа хийчдэг. Гэтэл Хятадууд хэднийг тэрбум 200 гаруй сая хүн амтай. Газар нутгийн хувьд хэдий том ч гэсэн маш их хүн амтай. Гэтэл энийгээ хүртэл ингээ бодолцоод ингээд зай талбайгаа бодолцоод архитектур хот шийдлийг бол үнэхээр Шанхайчууд хэрэгжүүлж чадсан. За хүн амынхаа хувьд ч Шанхайд чинь гадны дотны жуулчтайгаа нийлээд 20 гаруй сая хүн энд амьдарч идэг. Бидний байрлаж байгаа буудал болохоор энэ ойрхон Вайтан дүүрэг дээр авсан нэг 300 гаруй юаны үнэтэй. Хамгийн гол нь бүх юм руугаа алхаад орчиж болдог тийм сайхан газар бид нар буудалсан байгаа. Үзэгч та бүхэндээ бас Шанхайгаар бас аялаад юм үзэх юм бол Вайтан Пудан дүүрэгт буудал захиад бол их зүгээр. Тэгэхээр буудлаа бас эртхэн шиг захихгүй болохоор олддгоо. За яг энэ
Оринтол та өөрийнхөө одоо дорны сувд самхгийн ойролцоо одоо зочдууд авах юм бол бас үнийн хувьд үнэхээр бүтэхгүй юм байлаа. 1500 юанаас авахулаад 3000 4000 юан гэдэг чинь баг доотлол нь $300-аас одоо $1000 хүртэл маш үнэтэй байрууд одоо энд байж байна. Тэгээ энэ хятадын Шанхай бас нэг хөгжлийн бас хамгийн гол нууц нь юу юм бэ гэхээр хамгийн ашигтай байрлалд байж байна. Одоо далайтай олон улстай холбогдоод эдийн засгийн одоо эргэлтэнд орж идэг. Одоо тийм онцлогтой газар ингээ аялж байна да. За бид хэдийн хувьд Шанхайд нэг 4 хоногийн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Шанхайчуудын хувьд бол хамгийн бахархдаг зүйл юу вэ гэхээр Бээжинг бодох юм бол одоо далайгаар одоо Европын маш олон улстай одоо холбогдож исэн болохоор хамаагүй эрт одоо хотдсон байдаг. Тэр утгаараа бол Бээжингийн хүн ардыг ерөнхийдөө хөдөөнийхэн гэж бас хэлдэг. Манай монголчууд бас бие биенийгээ одоо хэдий цөөхүүлээч гэсэн дөрүүд одоо овс одоо өөр гайхан ингээд нутгархдаг. Яг тэрнтэй адилхан Шанхай хүмүүс бас нутгарх их дуртай. Ер нь бол бид нар бас нэлээд Европчин соёлтой хүмүүс гэж одоо өөрсдийгээ бас боддог. Бас ийм байх юм. 1 тэрбум 200 сая хүнтэй хятадын хүн амын дунд бас хоорондоо бас нутгарх дуртай. Яриа үг хэлгээр бас зэндархдаг. За ялангуяа Шанхайхан болохоор өөрсдийгөө нэлээд хямсгардуу гэж одоо бас нэрлэдэг. Гадныхан ч гэсэн бас тэрийг бас анзаарч идэг. За тэгээ хятадын одоо нийт одоо эмэгтэйчүүд Шанхайн залуутай суух маш их дуртай байдаг юм байна. Одоо яагаад тэгэхээр Шанхай эрэгтэйчүүд болохоор маш хөдөлмөрч одоо өглөө ажилдаа явна, хамаг ажиллаа хийж ирээд орой наашаа гэртээ ирэхдээ хүнсний ногоо одоо мах одоо бүх одоо хүнсээ цуглуулад ирдэг. Тэгээ гэртээ ирэнгүүтээ хамгийн түрүүнд хийдэг ажил нь одоо хүүхдээ сайхан асраад, хүүхдийн хоолыг бэлдээд, гэр орныхаа ажлыг хийгээд, одоо тоосоо сороод, гэр орноос цэвэрлээд, хоолоо хийгээд. Ерөөсөө Шанхай эрэгтэй хүн болохоор ерөөсөө энийг яг амьдралынхын байнгын одоо дадал зуршил, хөвшил болгоцсон байдаг. Одоо хятадын бусад хотууд одоо ялангуяа хөдөө орон нутагт чинь одоо эмэгтэйчүүд гэр орныхаа хамаг ажлыг хийдэг. За эрэгтэйчүүд болохоор бас нэг хийгээд байх ажил байхгүй. Голцол одоо мөрөөдөө тоглоод хөзөр тоглоод одоо арх угаа суучдаг. А Шанхай эрэгтэй хүн бол ерөөсөө тийм биш. Маш их ажилсаг байдаг. Тэгээ тэрүүгээрээ нэг яг тэр бидний хувьд одоо тэр ял гэж одоо ерөөсөө бодохгүй. Угаасаа л миний хийх л ёстой ажил гэж боддог. Тэрэндээ их дуртай байдаг. За тэгээ хятадын одоо нийт эмэгтэйчүүдийн хувьд одоо хайрыг татсан хүмүүс бол Шанхай эрэгтэйчүүд байдгийн байна. Тэгээд Шанхай хүмүүсийг бас ялгах их амархан байдаг. Ерөөсөө Шанхай хүн гэдгийг ерөөсөө яриагаар нь шууд ойлгож болохоор одоо тийм онцлогтой байдаг. Хятадын орчин үеийн барилга Шанхай хотын бас тухай нэмээд хэлэхэд барилга хот байгуулалтын одоо яам гэхээсээ илүүгээр хот төлөвлөлтийн бүхэл бүтэн институт ажиллаж байна. Энийг бас манайхан энэ урд хөршөөсөө бас санаа авч яг хот төлөвлөлт гэдэг юмыг бас сонгодог утгаар бас хэрэгжүүлэх хэрэгтэй болов гэж бас хэлмээр байна. Тэгээ манайхан бас тийшээ яваад ус үздэг байлгүй дээ. Одоо хэдүүлээ ийшээгээ алхаад Хуанпу гэдэг одоо цэцэрлэг түрээлэн рүү очино. Энэ цэцэрлэг түрээлэнгийн түүхийг би бас үзэгч та бүхэнд бас ярьж өгье. Барилгын зураг төслийн төвшинжин компани манай хамт олон жилийн ажлын дадлага туршлагатай бөгөөд барилгын ижиг бүрэн зураг төсөл, барилгын архитектур, бүтэц, халаалт, салхивч, дотор усан хангамж, цахилгаан сүлжээ, шугам сүлжээ, барилга байгууллагын хэмжээний технологийн зураг төслийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Барилгын зураг төслийн төвшинжин компани. Luxury Brand Shop.
бүсгүй таны өөртөө ихтгэлтэй, ихэмсэг, дэгжин төрхийг илтгэх шилдэг брэндүүд Улаанбаатар зочид буудлын 4 дагаварт. Дэлхийн шилдэг брендийг эрхэмсэг бүсгүй таны гарт. Luxury Luxury Brand Shop. Улаанбаатар зочид буудлын 4 дагаварт. Үндэсний брэнд Хаан Суудал. Жолооч бидний этгэл там. Үндэсний брэнд Хаан Суудал. Мико Япон ресторан эрхэм таны таалалд нийцсэн дээд зэрэглэлийн 5 тух тансаг орчинд олон янзын тансаг зоогийг мастер тоогооч Миндэгийн гараас амтлаарай. Мико Япон ресторан. Хамгийн боломж төвнийг санал болгож чадах, харилцагчдынхаа итгэлийг даах найрсаг хамт олон. 5 тухтай орчинд таныг хөөгдөж явах онгоцны билетийн класс. Air Express амжилт агуулan нисээрэй. 100% таны хувьд хэр үнэлэмж вэ? Хямд үнийн баталгаа 100%, нөхөн төлбөр 100%, шуурхай үйлчилгээ 100%, сэтгэл ханамж 100%. 100% хизээч 80% орлож чадахгүй. Тэрч байтугай 99% ч орлож чадахгүй. Харин энэ бол 100%. Бид хамгийн бага хураамжаар 100% нөхөн төлбөр олох. Таны санхүүгийн аюулгүй бүс Монред даатгал. Гэртээ суугаад Америкээс хүснээ захиалахад хамгийн хурдан шуурхагаар ирдэг. Америкийн аль ч сайтаас бараагаа сонгоод мауса хөдлөхөд л боллоо. Энгийн зүйл өөрөө агуу хүртээмжтэй байдаг. Энэ бол бид Монгол. Бид Монгол Экспресс гэрээсээ гаралгүй Америкт шопинг хийцгээе. Таны арьсыг мартахын аргагүй зөөлөн булбрай болгоно. Шүүслэх тоорын чигшүүлэгч тос нь арьсыг мэдэгдэхүйц зөөлөн болгодог гэдэгт итгээрэй. Та үнийг хизээч мартахгүй, үнэхээр мартахын аргагүй зөөлөн арьс. Та бидний яг ирсэн энэ газар болохоор Шанхай хотын хамгийн сонин түүхтэй газар байна. Чухам яагаад бид энэ газрыг сонгосон бэ гэхээр энэ болохоор Хуанпу гэдэг цэцэрлэг. Шанхай хотын Вайтан дүүргийн гол бэлэг тэмдэг болсон газар. За 1886 он гэдэг чинь одоогоос бараг 130 хэдэн жилийн өмнө анхны англичууд дэлхийн том гүрнүүд нийлээ энэ цэцэрлэг дүүрэлийг байгуулсан түүхтэй. За тэгээ энэ цэцэрлэг нь болохоор хятад хүний хувьд гутамшигын цэцэрлэг гэж нэрлэгдэж ирсэн. Яагаад гэхээр хятад хүн өөрийнхөө эх орондоо байж өөрийнхөө газар шорон дээр гიშих хэрэггүй хятад хүн нохоо хоёр орохыг хориглоно гэдэг тийм хуулийн заалт яг энэ газар үйлчилж ирсэн. Тийм болохоор энэ газрыг хятадууд бас өнгөрсөн түүхийнхаа бас гашуун сургамж болгож энэ цэцэрлэгийн түүхийг бас ярьдаг. Цэцэрлэг энэ хавийн Вайтан дүүрэг болохоор харт амхны дайны үед хятадуудаас булааж авсан ихэнх хэмжээний газар дээр өөрсдийнхөө банк, санхүүгийн төвүүд том компаниудаа байгуулад зөвхөн гадаадын хүмүүс энд зорчиж болдог. Алжаал ядаргаагаа тайлж болдог тийм газрыг үүсгэсэн байдаг. Тэгээ ялангуяа энд бол ерөөсөө хятад хүн орох ямар ч ирэх байхгүй. Тэгээ энд хятадын оршин суугч шанхайчууд бол маш ихээр дургуутсаж маш олон бослого хөдөлгөөн болж байгаад за багцаагаар юу юм бэ? 86 оноос хойш гэдэг чинь 1928 он гэдэг чинь 42 жилийн дараа хятад хүн энэ цэцэрлэгт орох эрхтэй болсон. Тэгээ ийм сонин түүхтэй газар байх юм. За тэгээд яг энэ түүхийг бас өгүүлсэн хятад хүний эрхийн төлөө тэмцсэн Бүрслэгийн тоглосон киноны хэсгийг манайхан санаж байгаа баха. Тэгээ үзэгч та бүхэндээ бас энэ киноны хэсгээс бас үзүүлье. Бас та бүхэн бас нэгийг ойлгох баха. Not allowed, I'm afraid. And that? You're the wrong color. You beat it. There's only one thing you need to do. Pretend you're a dog, and I'll take you in.
За магадгүй манай монголчууд ч гэсэн бас өөрсдийнхээ газар нутгийг бас гадаадынханд бас их хэмжээгээр өгж ийн. Малчин хүнхэд өөрхөө малаа бэлчээх газаргүй болтлоо бид нар өөрсдийнхээ одоо эх орноо ингэж гадаадынханд бас өгөөд бас магадгүй одоо түүхт автагддаг гэж ярьдаг. Яг тэр одоо бас түүх манай Монголд бас автагдах юм билүү? Бас энэ тал дээр бас үзэгчид бас нэгийг бодох байхаа. Жухам яагаад одоо энэ актер одоо түүх үүссэн бэ гэхээр Хятадын одоо харт амхны дайны үед англичууд одоо маш ойрхон зайнаас одоо Бенгалийн булангаас одоо их хэмжээний харт амх тариалаад Хятад одоо оруулж ирж Хятадын одоо нийт хүн ардыг хордуулж исэн түүхтэй. За тухайн үеийнхаа одоо байдлаар хэд Хятадын нийт хүн амын 11% нь одоо харт амхийг байнга хэрэглэдэг. Ерөөсө харт амхны одоо мөнхийн боол нь болцсон юм шиг одоо тийм амьдралын одоо хэцүү одоо байдал үүсэж исэн. За тэгээ үүний улмаас одоо ард иргэдийн хувьд бол ерөөсө харт амхихгүй бол одоо амьдрч болохгүй. Одоо харт амхны хор хөнөөл гэдгийг бол ерөөсө мэдэхгүй тэрэнд автцсан байсан. За тэгээ үүний улмаас одоо Хятадууд одоо нэлээд тэмцэж одоо боксерийн бослого гэж одоо нэрлэгддэг. Одоо том бослого болсон түүхтэй. Одоо боксерийн бослого гэдэг маань одоо боксчдын бослого гэж нэрлэгддэг. Одоогийн одоо та бидний мэддэг одоо боксинг спорттой ямар ч холбоогүй. Тухайн үеийн одоо Хятадын одоо янз янзын бослого хөдөлгөөний ард дандаа одоо тулааны урлагийн мастерууд бослого хөдөлгөөнийг одоо нууцаар удирдах зохион байгуулж ирсэн учраас энэ одоо хөдөлгөөнийг бол боксерийн бослого буюу одоо тулаанчдын бослого гэж одоо түүхэнд нэрлэгдсэн байдаг. За тэгээ энэ бослогоос одоо болоод англичуудын худалдааны онгоцыг шатаагаад маш их хэмжээний харт амхийг одоо устгасан. За үүний улмаас одоо Англи, Франц одоо холбоотны одоо хүчрэг гүрнүүд одоо Хятадын одоо тэр боксерийн бослогыг бол дарж одоо их хэмжээгээр одоо цус асгаруулж одоо удмаар дайны төлбөр гэж одоо маш их хэмжээний төлбөрийг одоо Хятадын одоо нуруун дээр буулгасан түүхтэй. Үүнээс одоо улбалаад одоо Хятадын ард түмний хувьд одоо харт амхинд одоо донтох харт амхийг одоо хэрэглэх явдал маш их байсан. За манайд ч гэсэн одоо ардын хувьсгал ялахаас өмнө одоо 1911 оны үндэсний хувьсгал ялахаас өмнө одоо манай Монголд ч гэсэн маш олон одоо хүмүүс бас харт амхинд орж исэн. Хятадын пүүсүүд одоо монголчуудад бас маш их хэмжээний харт амхийг одоо зарж одоо хүрээний одоо сайхан хүүхнүүд одоо маш олон одоо хөрөнгөчнөтэй хүмүүсийг харт амхинд бол автуулж исэн одоо ийм гашуун түүхтэй. За тэгээ үүнээсээ улбалаад одоо Хятадд одоо харт амхны хууль бол ерөөсөө маш чанга байдаг. Хэдэн зуун жилийн одоо өмнөх гашуун түүхтэй байдаг болохоор Хятадууд бас энэ дээрээс маш их болгоомжилдаг байж магадгүй. Ялангуяа 1 тэрбум 200 сая хүн гэдэг чинь бас тийм тоглоом биш. Энэ олон хүмүүс харт амхинд давтаад босох юм бол бас ямар ч одоо хувь тавилан гарч ирэх юм бэлээ. Бас эвгүй түүхийг бас ярьж болохоор бид нар одоо энэ цэцэрлэгээр ингээд аялаад явж хахад Хятадууд одоо энэ цэцэрлэгтээ ингээд сайхан суугаад өөрсдийнхээ ингээд алжаа ядраагаа тайлаад одоо залуучуудын бод одоо хайртай хосуудын бас уулздаг одоо тийм сайхан газар болсон байх юм аа. Үнэхээр одоо энэ хавийн цэцэрлэг бас үнэхээр сайхан тогтчлттой. Юу болсон харагдаад байна. За тэгж бодвол 4 зүг 8 зөвхөст шурун хайхадаан дөмөн түүхийн их нухчаад эгшиглэн гүйлэгч алдар дуртын дууч Монгол улсын урлагийн гавьяас үтгэлтэн солин соодлын Хүмин хаан дуулж яваа бол урдын дууны цомог өвс соёл их түүхэн дээдлэгч эрхэм таны оюуны хойморт сэтгэлийн сонор болж цочилж байна. Хүмин хаан дуулж яваа болоо. Мико Япон ресторан эрхэм таны таалалд нийцсэн дээд зэрэглэлийн 5 тух тансаг орчинд олон янзын тансаг зоогийг мастер тоогооч Мэндээгийн гараас амтлаарай. Мико Япон ресторан. Luckily Luxury Brand Shop бүсгүй таны өөртөө ихтгэлтэй ихэмсэг дэгжин төрхийг илтгэх шилдэг брэндүүд Улаанбаатар зочид буудлын 4 дагуулт. Дэлхийн шилдэг брендийг эрхэмсэг бүсгүй таны гарт. Luckily Luxury Brand Shop Улаанбаатар зочид буудлын 4 дагуулт. Сайн байна уу? Та өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг тод өнгө уур булан байдлаар сурталчилмаар байна уу? Тэгвэл бид танд туслахад бэлэн байна. Олон нийтийн медиа сурталчилгааны чиглэлээр BRB компани Монголд хамгийн өргөн сүлжээг хамардаг бөгөөд Улаанбаатар хотын төвлөрөл ихтэй бизнесийн 70 гаруй аж ахуйн нэгжүүдэд 100 орчим мэдээ дэлгэцийг байршуулад байна. Бид танд амжилтыг хацрах болно.
Карабо таны алдагдсан гэж үчиг нөх. Тэр энэ байна. Энэ миний хүү. Тэр хааны дүрд үнэхээр гарамга тоглож байгаа биз? Гэхдээ илүү гарамга нь миний хонгорхон сахиусан тэнгэрл байна да. Харин чиний хүүхэд юу болсон юм бэ? Тэр чулуу болсон. Шинэ виза Пайсис. Гайхамшигтай цав цагаан тунгалаг талцыг хувцсан чингэн өгч гялалдсан цагаан болгоно. Үндэсний брэнд хаан суудал. Жолооч бидний этгэл там. Үндэсний брэнд хаан суудал. Одоо бид хамтдаа Шанхай хотын түүхэн хөгжил, Шанхайн ард иргэдийн ахуй амьдралын хэв маяг, соёлыг үзүүлсэн Лааны тосом үзээгээр аялж байна. За энэ музейгээс бид Хятадын уламжлалт соёл, өрний буюу Европын соёлтой хэрхэн дасан зохицож, түүхэн урт хугацааны туршид хөгжиж, Шанхай маягийн хэв загвар буюу Европцсан Хятад соёл, амьдралын хэв маягийг үзэж болно. Түүхэн хугацааны явцад Хятадын ард түмэн ахуй амьдрал соёлын хувьд Европоос асар өндөр соёлтой байсан боловч яваандаа өрний соёлын хөгжилд гүйцэгдэж Европ соёлыг хамгийн дээд соёл гэж үзэж эдгээр соёлоос суралцаж хөгжүүлж ирсэн түүхтэй. Гэхдээ ихэнх үедээ Европын худалдаачид, наймаачид Хятадын соёлыг шүтэж, Хятадаас ихээхэн хэмжээний шаазан эдлэл, хөвөн бүс, давуу, цай, халуун ногоо, жимс, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэж хэдэн зуун дахин хувь нугалсан худалдаа наймыг эрхэлж ирсэн байдаг. Шанхайг бол үндсэндээ Европчууд хөгжүүлж, өрний том хот болгож Хятадд нэвтрэх хаалга гэж үзэж ирсэн. Шанхай гэдэг үг нь дээд тэнгис гэсэн утгатай үг. Мөн асар хөгжил дэвшил худалдаа наймаатай зэрэгцсэн гадны төрөмгөөлөгчид далайн дээрэмчид Шанхай руу үе явуулгалан дайрч улмаар Шанхай иргэд эзэн хаанд айлтгал бичиж маш том хэмжээний бэхлэлд хан хэрэм байгуулж байсан түүхтэй. Яваандаа Шанхай хот нь Европоос ирсэн худалдаа наймаачид болон гадны иргэдийн төлөвлөлтөд холбогдож загалмайтны шашин, Европ хоолны соёл, шинжлэх ухааны дэвшилтэд олон техник технологи нэвтэрснээр Шанхай хот нь шинэ шатанд гарч өнөөгийн төрх нь үүссэн түүхтэй байдаг.
Ер нь Шанхай одоо соёлыг бас бусад хятадын соёлтой харьцуулахад маш их ялгаа бол харагддаг. За ялангуяа шанхайчуудын хоолны соёл одоо үйлчлэгээний газар одоо маш өндөр соёлтой байдаг. Ялангуяа Европ зүгийн одоо худалдааны менежментийн соёлыг бас энэчнээс бас бид харж байна. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар Шанхай хотын Дорны сүв цамхаг болон Нанжин гудамж, Загасны зах гэд олон газараар аялах болно. Баяртай үзэгчтэй.